би ч өөр аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо нэгшүүл л дээ. Тэгээд төсвийн байнгын хороо ингээ хамтран суралцаад байгаа нь бас их олзуурмаар юм уу гэж бодоод байна. Энэ манай төсөв өсвч одоо аюулгүй байдлын хэмжээнд очсон юм биш үү? Зориуд ингэж хийж яах вэ эсвэл санамсргүй маягаар ингэж бас ажлын төлөвлөгөөнд ороод ингэж явж байгаа гэдгийг мэдэхгүй байна. Гэхдээ за уул бол Монгол улсын авж байгаа татвараа энэ юм аа улсын төсөв өсвийг хараад тахад бол гадна дотноос янз бүрийн тэр зээл мэйл авалгүйгээ шийдчихмээр байх юм. Тэгээд нин хөнгөлттэй зээл гэдгийг бүх зээлүүдээр ярьдаг л да. Тэгээ одоо улсын төсөвчин одоо 2-3 болцсон уу энэ зээлэг мэйлэг чинь. Саяхан л одоо нөгөө нефт боловсруулах үйлдвэр шүү Эрдэнэүрийн захиргааны станц хоёрыг тусна гаргаад тавьчихнлээ. За ингээ яваад тахаар тэгээд болж байгаа юм одоо. Одоо Монгол улсын засгийн газрын зээл одоо ямар хэмжээнд байна вэ? Жилд одоо хэдийг төлөөд байна вэ? Монгол улсын өр төлбөр одоо хэд байгаа? За яг зарим манай гишүүд ярьдаг л да. Бид нэр авч л байдаг дараа үеийн төлөө дуусвал дуусна гэсэн юм ярьдаг. Тийм биш л дээ. Өөртөө хүн өөдөлдөг үлээ. Тэр байтугай одоо энэ улс орны зэрэглэлээр бол тэр хамгийн өрийн гавханд орж болцсохгүй 5 орны нэгээр бол Монгол улс тодорцсон байна гэж гараад байх юм. Тэгээ энэ төсвийн алдагдал чинь бол хэрэгс хитэрж штэ. Энэ минийг хаанаас юугаар санхүүжүүлж байгаа? Хоёр аргаар санхүүжүүлдэг байх л та. Нэг нь бол зээлгээр, нөгөөх нь бол мөнгө хэвлэхээр. Одоо энэ хайш майш бол яваад өглөө махны үнмүний энтрийг харж хахад. Ер нь тэгээ энэ зээл мэйл авахгүйгээр шийдэж болд юм уу болдгүй юм уу? Ийм их одоо улсын төсвчин 3 жилийн өмнө 11 их 80-ыг батлаад байж исэн. Өнөөдөр одоо 34 3 их 80-ыг батлаад ингээд явж байна. Тэгээ энэ ч одоо тэгээ зөв гарах зам юм уу ямар байгаа? Зээлч гисэргэлч одоо арай гэж 11 жилийн өмнө ямар байлаа тэрэндээ л нэг өнгөрсөн жил очих шиг болно лээ. Тэгээ энэ байдал чинь бол нэг сайхан санагдахгүй байна л да. Тэгээ энэ тоо баримтуудыг бол би бол мэдчихл байна. Гэхдээ та нар бас одоо ахаад нэг хэлчихээ. Нэг ийм үр авлахтай засгийн газар энэ зээлээ ингэж төлж байгаа гэдэг. Тэгээ улсын төсвөчн баг хэдэн хүн байна? 3 хүн байна, 5 хүн ч байна уу? Ингэж явж байгаа байх гэж ойлгож байна. Тэгээд одоо авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ тэр юм оновчтой байна уу юу? Одоо энэ гадуур бол одоо бэлгийн замын халдвар төвчин энэ төр бол найгуу болсон байна шүү дээ. Сүүлд тэгийн тухай хуулинд оруулсан өөрчлөлтөөр энэ төсвийн бол аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан уралдаанаар олон улсын гэрээний төсөл эсвэл их бичвэр холбогдох баримтчийг төсвийн доктортой байдлын тухай хууль, өрийн удирдлагын тухай бол заасан төсвийн тухай шаардлагад нийцүүлэн хэлцэнэ гэсэн байгаа. За гишүүний асуултанд сайд хариулъя 3 номер. Гамбат гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр засгийн газрын нийт төр 35.8 их 80 байгаа. Тэгэхээр бид нар өрийн удирдлагын тухай хуулиараа дотоодын нийт бүтээгдэхүүний 60% хүртэл одоо зээл авч болно гадаад зээл. Тэгэхээр одоогийн энэ 35.8 бол дотоодын нийт бүтээгдэхүүний 35.9% эзэлж байгаа. Жилдээ бид нар нийтдээ хүү олон үндсэн төлбөрт 2.7 их 80-ыг төлж байгаа. Энээс одоо хүү 1.2, үндсэн төлбөр нь 1.5 их 80-ыг төлж байна. За ер нь бол одоо манай улс орлогын түвшнээс хамаарат нэг хөнгөлтэй зээлийн ангилаас гарч байгаа. Тэгэхээр энэ бол одоо биднэрт магадгүй Монгол Улсын засгийн газарт олдож байгаа нэг хөнгөлтэй зээлүүдийн бараг сүүлчийнх нь байж байх гэж бодож байна. Цаашдаа бид нар арилжааны хүүтэй зээл аваа явна.